нэг жижигхэн бүдрээд миний юу яач хэн гол нь хэн унгаач гэдэг байхгүй. Гэхдээ тэр их сонд заавал хэн нэг унгаасан байх хэрэгтэй. Тэгээд жоохон ч гэсэн унтсан байх юм бол за хамаагүй тэнд нэг хүн гар хүрээд нэг хүүхэд нэг төлөгцсөн ч юм гэхэд тэрийг бүр ингээд заавал бүр ингээд аимшигтайгаар шийтгэж тэ хүүхдийнхаа дэргэд ийм аюу тийм сонио хандлагыг бий болгох тэ одоогийн эцэгч жигдэн тэ хинтгч. Энэ ямар шаардлага байна. Тэр хүүхэд өөр уучраа болоод болчих юм дээр уучраа болоод өөрөө явж идэг тийм. Тэнгүүд хойноос нэгчүүд эцэгчүүд одоо ингээд хөөцөлдөд байдаг. Нөгөө хүүхдэн тоохгүй байхад эцэгчүүд үгүй тийм байх хизээч тийм. Нэг бол одоо ингээд ерөнхий боловсролын сургууль чинь үүнд харагдаж ш тийм. Цэцэрлэгч юм уу ингэсэн боход заавал тэр багшийг ажлаас нь халуулж санаамар. Үгүй ямар ч хэрэгтэй. Үнэхээр алдаа бүр том алдаа гаргасан бол тэр хариуцлага хүлээлгүй л явах тийм. Жижиг шажиг асуудал тэр одоо 30 40 хүүхдүүдийг харж байгаа багш нар чинь бас нэг юу гэдгийг анхаар сарних үе байлгүй л явах. Өөрт нь тухайн багшид бас ямар сэтгэл зүйн асуудал байгаа юм бэлээ тийм. Гэтэл заавал бүр тэрний хойноос ингээл тийм бүр нөгөө халуулж санаа амар тийм нөгөө хортой шартаа болцсон энэ зам ингээд хүүхдүүд рүү ингэж гаргаад байгаа өөр хандлага нь айгу осолтой байна. Энэ нөгөө залуучуудыг тийм нөгөө тэгээ сүүлдээ залуучууд нэрээ тэгэх ёстой ч юм шиг гэдэг хандлагын залуучуудын өөрийн тийм нэг нөгөө Монгол хүний тийм өөрийнх нь тийм нэг чудаг гэх юм уу тийм нэг Монгол эрчүүдийн гэх юм уу тийм зангаас нь жоохон хүндэрүүлэх гэдэг.